За сайн байцгаана уу? Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани хэрэглэгчтэй мэдээлэл өгөх зорилгоор ээлжит лайв эхлүүлж байна. Өнөөдрийн лайваар бид төлбөр тооцоолол болон шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой мэдээлэл өгч хэрэглэгчдийн асуултад шууд хариулах болно. За бидний зүгээс хэрэглэгчдээс ирж байгаа өндөр давтамжит асуултуудаа 7004 утас болон 9 дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв компани аль биесны сошиал хуудаснаас шүүж бэлтгэлээ. Өнөөдрийн лайваар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн борлуулалтын албаны дарга Мөнх Эрдэнэ, ахлах инженер Мөнх Зүйл болон мэдээлэл авалгааны албаны дарга Төвшин Төгснаар оролцож төлбөр тооцоолол хэрхэн бодогддог болон шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгч хэрэглэгчдийн асуултад шууд хариулахад бэлэн болсон байна. За лайвын эхэнд шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг бас өгсөн нь зөв байх гэж бодож байна. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг борлуулалтын албаны дарга Мөнх Эрдэнэ та өгрөө. За юуны өмнө та бүхэндээ нараа мэндийг хүргэе. За Монгол Улсын засгийн газар болон эрчим хүчний зохицуулах орноос гэр оролын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлт үзүүлэх журмыг баталдаг. За тус батлагдсан журмыг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд болон за манай компани хэрэгжүүлэн ажиллаж байна. За шөнийн тарифын хөнгөлт үзүүлэх журманд 2 дугаар сард энэ 25 оны 2 дугаар сард өөрчлөлт орсон байгаа. За энэ өөрчлөлтөөр шөнийн хэрэглээний 100% хөнгөлөгдөх хязгаарыг нэмэгдүүлэх 220 вольтын хэрэглэгчийн хувьд 1500 кВт-цаг хүртэлх хэрэглээг 100%. За илүү хэрэгэлсэн хэрэглээн дээр бол 50% хөнгөлөлт. За 380 вольтын хүчил толбогдсон хэрэглэгчийн хувьд бол 3000 кВт-цаг хүртэлх хэрэглээг 100%. За 3000 кВт-цагаас илүү хэрэгэлсэн хэрэглээг 50% хөнгөлөлтийг олохоор баталсан байгаа. За 2 дугаарт 6-аас өглөөний 6-аас 9 цагийн хэрэглээг 100% хөнгөлөхөөр баталсан. За 2 дугаар сараас эхлэн 6-аас 9 цагийн хэрэглээг 100% хөнгөлөх ажлыг хэрэгжүүлж эхлэхдээ за хэрэглэгчийн өдрийн 1 цагт ногдох дундаж хэрэглээг тодорхойлон гаргаад за 6-аас 9 цагийн 3 цагаар үржүүлэх аргачлалыг ашиглан хөнгөлтийг үзүүлж исэн. За 11-р сарын 1-ээс эхлэн за 6-9 цагийн хөнгөлтийг үзүүлэхдээ хоёр төрлийн аргачлалыг толрын за төрлөөс хамааруулах хоёр төрлийн аргачлалыг сонгоо ашиглаж байна. За нэгдүгээрт бол ухаалаг толортой хэрэглэгчийн хувьд 6-9 цагийн хэрэглээг тоолох тарифыг тоолорт програмчилсан. За тухайн тоосон хэрэглээг 100% хөнгөлж байна. За 2 дугаарт нь бол бусад тоолортой хэрэглэгчийн хувьд за 2 дугаар сард ашиглаж яснараа нэг өдөрт ногдох дундаж хэрэглээг тодорхойлон гаргаад нэг цагт ногдох өдрийн дундаж хэрэглээг тодорхойлон гаргаад 3 цагаар үржүүлэх хэрэгслийг ашиглаж явж байна. Өөрөөр хэлбэл ер нь шөнийн тарифын хөнгөлөлт болон энэ журманд заагдсан өглөөний 6-аас 9 цагийн хоорондох хөнгөлөлтийг ингээд нийлүүлээд тооцохоор хоногийн одоо 24 цагийн хіддэн хэрэглэгч нартаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой байна гэж ойлгох. 21-ээс өглөөний 9 цаг гэхээр 12 цагийн хэрэглэн дээр хөнгөлт үзүүлж байгаа гэсэн үг. Тэ? Өмнө нь бол 21-ээс өглөөний 6 цаг хүртэл шөнийн хэрэглээний хөнгөлт үзүүлдэг байсан бол за 25 оны 2 дугаар сард 6-аас 9 цаг гээд 3 цагаар нэмэгдүүлээд 12 цагийн хэрэглээний хөнгөлт үзүүлээ явж байна. Ер нь шөнийн тарифын хөнгөлөлтийн журмандаа одоо анх засгийн газраас батлахдаа яг ямар үндслэлээр баталсан бэ гэдгээ бас үзэгч хэрэглэгчдээ хэлвэл энэ ч одоо нүг утааг бууруулах зорилгоор гэсэн юм юу байдаг штэ заалт байдаг штэ те энэ талаар тодруулаад хэлвэл те дахиад юм. Тавтаад асууд. Тавтаад асуудаа. Шөнийн тарифын хөнгөлөлтийн одоо журмандаа зааснаар орон сууцны хорооллын хэрэглэгчид яагаад хамрагдахгүй байгаа юм бэ? Нэмээд нөгөө гэр хорооллын аж ахуйн нэгжүүд гэдэг өндөр давтамжит асуултууд бас ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нэгэнтээ шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй ярьж байгаа юм чинь. Яагаад зөвхөн гэр хорооллын хэрэглэгчид гэсэн заасан заалтаа та хэлвэл. Би түрүү бас дурдсан байгаа. За зөвхөн одоо тухайн журманд гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний тарифт үзүүлэх хөнгөлт гэсэн нэртэй. За тэгээд үзүүлэх журмын дагуу зөвхөн гэр хорооллын айл өрхөдөд үзүүлэх. За орон сууцны талаар аж ахуйн нэгж байгууллагын хөнгөлт үзүүлэх талаар дурдаагүй учраас бид нар хэрэгжүүлж ажиллаж байгаагийн хүрээндээ тухайн журмыг мөрдөд ажиллаж байна. За мэдээж журманд өөрчлөлт орох юм бол тэрийг үргэлжлүүлэх мөрдөх. Өстой.
Шөнийн тарифын хөнгөлтийн хувьд ер нь хэрэглэгчдээс ирж байгаа асуулт хувьчилж бодоод байна уу? Ер нь хэдэн хувь хөнгөлж байгаа вэ гэсэн асуулт байна. За хэрэглэгчийн хэрэглээний юу өөрөөсөө хэрэглэгчийн хэрэглээ тий. За хэрэглэгч өдөр одоо жишээл өдрийн хэрэглээний 6-9 цагийн хэрэглээнд хэдэн цаг хэрэглэсэн? Хэрэглэгч болгон харьцангуй өөр, зарим хэрэглэгч нар одоо 5 кWh хэрэглэж хат, зарим нь 100 кWh. За шөнийн хэрэглэн дээр оройн 9 цагаас өглөөний 20 цагийн хоорондох хэрэглэгч жишээлбэл нөгөө заасан 100% хөнгөлөгдөх хязгаар дотор хэрэглээг хэрэглэх юм бол тухайн хэрэглэгчийн одоо 1500 кWh хэрэглэн дотор 220 байлтын үйлчлэлт холбогдсон хэрэглэгч 1500 кWh гэсэн 100% хөнгөлөх хязгаар дотор одоо багтаагаад хэрэгэлсэн байх юм бол тухайн төлбөрийг засгийн газраас бүрэн төлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг хэрэглэгчдэр харьцангуй өөр төлбөрүүд гарч байгаа учраас яг тодорхой хувь хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл нөгөө хэрэглэн дээр нь 100% 50% гэсэн байгуулахаас биш яг нөгөө үнийн дүн дээр хувьчилж тооцож байгаа асуудал байхгүй тийм. Тооцож байгаа асуудал бол байхгүй. Тухайн хэрэглээний хэдэн хувь бэ гэдгээс л тэр хэрэглэгч тухайн хязгаарт заасан хязгаарт байна уу, хязгаараас давсан байна уу гэдгээс шалтгаалаад өөр хөнгөлтүүд олгогдож байгаа. За дараагийн асуултыг асууя. Шөнийн тарифын хөнгөлөлтөд яаж хамрагдах вэ? Автоматар тооцогддгоо эсвэл нэмж одоо өргөдөл гаргах хэрэгтэй юу гэсэн асуулт байна. За хэрэглэгчдийн хувьд аль өрхий хэрэглэгч за төлбөрийн үлдэгдэлгүй байвал тэгээ хоёр тариф тоолортой сольилсон хүн байх юм бол за ямар нэгэн өргөдөл энтерхгээр шууд баргаамчлагдаад тэрний дагуу төлбөр тооцоо идэхэд хөнгөлтөнд тооцогдоо явчихна. Тэгэхээр заавал тусдаа заавал хүсэлт гаргах юм уу шаардлага байхгүй. За. Тоолуур солисноос шалтгаалаад зөрүү үүсэж байна. Төлбөрийн үлдэгдэлтэй болсон тоолуураас солисноос болоо зөрүү үүсээд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах уу гэсэн асуулт ирсэн байна. За одоо сүүлийн одоо энэ жил бол ухаалаг тоолуурыг сольилж байгаа шүү дээ манай дээр. Тэгэхээр энэтэй холбоотой хуучин тоолуурын салхсан залтаар бичилт ороод за тэгээд шин суурилсан тоолуурын бичилтүүд ороо явж байгаа. За мэдээж хэрэг компани дотоод зохион байгуулалтаар хийж байгаа ажлууд. За тэгэхээр тоолуурын салхсан залтаар орж иж байгаа бичилтүүд дээс шалтгаалсан төлбөрийн үлдэгдэлтэй тохиолдолд шууд хөнгөлтийг олгоо явж байгаа. Энэ бол ямар ч асуудалгүй. За энэс шалтгаалаад хөнгөлөгдөхгүй хэрэгцээ байгаа гэсэн үзэж байгаа бол за энэ лайвын дор коммент хэсгээр яг тийм тохиолдлууд байх бол хэрэглэгчийн кодоо бичиххэд бол бид нэр тэрийг ингээд шууд тайлбарлаад хэлэх боломжтой. За яг энэ шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах уу гэсэн асуултан дээр үйлчилгээний төлбөр дээр өртөө гэх шалтгаанаар бас яг энэ хөнгөлөлтөд хамрагдаж байгаа юу гэсэн асуулт. Амуу ялгаа байхгүй. Үйлчлэгээний төлбөр бид нар програмд өгөхдөө програмаа үйлчлэгээний төлбөр болон тоолбор хэсгээс орж иж байгаа бичлэгтэн дээр тэрнээс шалтгаалсан төлбөрийн үлдэгдэлтэй бол хэрэглэгч шууд төлбөрийн тарифын хөнгөлтийг шөнийн хөнгөлтийг шууд тооцож олгоно гэсэн тийм програмчлалтай учраас энэ дээр бол ямар ч асуудал. За хэрвээ яг үйлчилгээний төлбөр болон тооллуур солисноос шалтгаалаад зөрүү үүсээд манайх төлбөрийн үлдэгдэлтэй болоод шөнийн тарифын хөнгөлөлтөнд хамрагдаж чадсангүй гэсэн асуудал танд байгаа бол одоо яг одоо лайвын дор хэрэглэгчийн кодоо үлдээгээд шалгуулах бүрэн боломжтой шүү. Тэгэхээр та асуудлаа тодорхой бичээд хэрэглэгчийн кодоо бас үлдээгээрэй. Дараагийн асуултыг асууя. Нийтийн байрны цахилгаан халаагууртай айлуудын хувьд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу гэсэн асуулт байна. Нийтийн байрын болохоор орлого зорилгоор тухайн одоо эзэмшигч, өмчлөгч ашиглаж байгаа. Тэгэхээр манай компанитай гэрээ байгуулахдаа аж ахуйн нэгж байгууллага гэрээ байгуулсан байдаг. За дөрөв хэлсэнчлэн журманд бол аж ахуйн нэгж байгууллагыг хөнгөлөх хөр заагаагүй учраас хөнгөлөлтөнд хамрагдахгүй. За мэдээж амьдран сурах зорилтоор тухайн өмчлөгч ашиглаж байгаа бол шууд ахуйн хэрэглэгчийн гэрээ байгуулад хөнгөлөлтөнд хамрагдаа явах боломжтой. За дараагийн асуултыг асууя. Дөрвөн тарифт тоолууртай болсон. Дөрвөн тарифт тоолуур тавьснаас хойш төлбөр өндөр гарч байна гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ дөрвөн тарифт тоолуур бол нь ер нь тарифуудын талаар та мэдээлэл өгвөл тээ. За энэ дөрвөн тариф гэдэг ойлголт бол тоолуурын тариф. Тэрээс бол цахилгааны төлбөр тооцож байгаа тарифын хувьд байх. За ямар нэгэн тарифыг бол дураараа одоо манай байгууллагч юм өөрчлөх хэрэг байхгүй. Цахилгааны төлбөр тооцдог тарифын хувьд. Бид нар шөнийн тарифын хөнгөлт тооцох журманд 6-9 цагийг одоо хөнгөлөхөөр 100 хөнгөлөхөөр одоо журмаар баталсан байгаа. Шинээр шинжилгээд 2 дугаар сард. За энэтэй холбоотойгоор ухаалаг тооллоор сольилуулсан ухаалаг тооллоруудаа 6-9 цагийг хэрэглэгчийн хэрэглээг тооллорт
6-9 цагийн терапиг суулгасан. За хэрэглэгч 6-9 цагийн хооронд хэрэглэсэн бодит хэрэглээг нь хөнгөлөх зорилгоор энэ терапиутыг суулгаж явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол одоо ямар нэгэн төлбөрийн хувьд өөрчлөлт ороогүй. Өдрийн одоо 6-аас оройн 21 цагийн хэрэглээг 2 хуваагаад 6-аас 9 цагийн хэрэглээг нь өглөөний Т4 терапи гэдэг тоолготой програмчлаад за 9-өөс оройн 21 цагийн өдрийн терапи гэдэг за үржүүлж байгаа үн терапийн хувьд бол ямар ч асуудалгүй. За энэнийг одоо төлбөрийн өндөр терапиар тооцож гин гэж бодож байгаа бол хэрэглэгчийн нэхэмжлэгтэр харагдж байгаа. Өглөөний терапи гэдэг бичиглэлээр харагдж байгаа ард нь үржүүлж байгаа терапийг харьцуулаад харах юм бол өдрийн терапи, өглөөний терапи хоёр яг адилхан. Өөрөөр хэлбэл тариф 4 гэдэг чинь ерөөсөө үн тарифтай холбоотой холбогдох тариф биш. Ерөөсөө хэрэглээ тоолох зорилгоор тоолуур дээр тавигдсан тариф л гэж ойлгож байна тийм үү? За шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой мэдээлэл өгсөн мөнх эрдэнэ даргадаа баярлалаа. Дараагийн хэсэгт бид борлуулалтын албаны ахлах инженер Мөнх Зулаас за төлбөр тооцоотой асуудлаар тодруулга мэдээлэл хүргэе. Иргэдийн хувьд төлбөр өндөр гараад байна. Үн нэмэгдсэн юм уу гэсэн асуултыг одоо хамгийн өндөр давтамжтай ирүүлж байна. Яг одоо лайвын комент хэсэгт ч гэсэн үн тарифтай холбоотой асуултууд маш их ирж байна. Тэгэхээр энэ тал дээр та хариулт өгвөл ер нь хэдэн онд батлагдсан үн тарифыг бид нар мөрдөж ажиллаж байгаа вэ? За эрчимчдийн тухай хуулинд заасанчлаа эрчимчдийн зохицуулах хороо үн тарифыг тогтоож өгдөг, тогтоолоор баталдаг. 2024 оны 11-р сарын 1-ний өдрөөр эрчимчдийн зохицуулах хорооны 632, 636, 638 дугаар тогтоолуудын дагуу цахилгаан хэрэглэгчдэд борлуулах үн тарифыг тогтоосны дагуу манай байгууллага хэрэглэгчдэд цахилгаан эрчимчийг борлуулах үйлчлэгийг үзүүлэн ажиллаж байна. Тэгэхээр одоо яг мөрдөгдөж байгаа үн тарифын хувьд манай компаниас баталж гаргаад мөрдөж байгаа эсвэл дураараа нөгөө нэг үн тариф зохиогоод бодоод хөөрөгдөөд байна гэсэн асуултууд одоо яг өндөр давтамжтай яг одоо ирээд байна л да тийм. Би бас сая тайлбар хэлээ те. Энэ маань бол эрчимчдийн тухай хуулийн дээр заагдсан байдаг эрчимчдийн зохицуулах хороод тогтоолоор баталж өгдөг. Нэг ёсны хэрэглэгч маань өөрөө альч одоо Монгол Улсын хэмжээнд байгаа эрчимч одоо худалдаж авч хэрэгжилж гин гэсэн үг шүү дээ. Манай байгууллага ч гэсэн хэрэглэгчид цахилгаан эрчимчийг борлуулах үйл ажиллагааг явуулж байгаа, үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгэхээр тэр үйлчлэгээг үзүүлэхэд зөвхөн зохицуулах хорооноос батлагдсан тарифын дагуу тарифт үнийн дагуу хэрэглэгчид цахилгаан эрчимчийг борлуулдаг гэсэн үг. Тэрнээс биш Улаанбаатар цахилгаан түгээх ч юм уу хэрэглэгчид борлуулах үн тарифыг батлан тэрийг дагамжуулдаг ч юм уу хэн нэгэн өөрчилдөг дураараа өөрчлөх ямар ч эрх зүйн үндэс бол байхгүй л дээ. За дараагийн асуулт бас л төлбөртэй холбоотой асуулт байна. Хэрэглээ яг хэвийн байгаад байдаг төлбөр өндөр гараад байна гэсэн асуулт байна. За хэрэглэгчийн хэрэглээг бол тоолоор маань тоолдог. Тоол маань бол стандарт хэмжилтийн төвөөс баталгаа тоолороор бид нар нэг өсний хэрэглэгчийн хэрэглээг сарын хэрэглээ буюу 28-аас 31 хоногийн хэрэглээг бол гаргаж тухайн сарын төлбөр тооцоон гаргадаг. Тэгэхээр хэрэглэгчийг бол яг хэрэглээ тогтмол байна гэдгийг бол бас одоо юу яг тооцох боломжгүй. Одоо жишээ нь магадгүй 2024 оны 10 дугаар сард хэрэглэгч тэдэнд өөрөг гарсан байна. 2025 оны 11 дугаар сарын төлбөр маань юм гарсан байлаа гэж хэлэх бас одоо үндэслэхгүй гэж одоо үзэж байна. Яг тэгэхээр 2000 одоо саяны хэлсэн эрчимчдийн зохицуулах хорооны 11 дугаар сард гарсан тогтоолыг бол өнгөрсөн оны буюу 11 дугаар сарын 15-наас хойш мөрдөж гисэн. Тэгэхээр тухайн үед гарч ирсэн төлбөртэй мөнгөнд дүн маань бол одоо гарч байгаа мөнгөнд дүнгээс нэгдүгээр төгрөг байгаа. Дээрээс нь хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэл тухайн үед ямар цахилгаан хэрэгслүүд хэрэгжилж ирсэн бэ? Одоо тэрнээс хойшоо ямар цахилгаан хэрэгслүүд магадгүй нэмж авсан байна. За бидний бол одоо туршлагаар гэхүү гэр хорооллын хэрэглэгч нар дээр цахилгаан алгуур тавьсан байдаг. Одоо дэлгүүрийн борлуулж байгаа хүмүүс маань бол тухайн цахилгаан халаагуурыг те баг суйрлах зүйчин чадaltaа гэж байгаа боловч яг хэрэглэгчдээр суйрлуулад ачаал дээр нь очиод үзэхээр тухайн хэрэглэгчийн ачаалаас нь хамаарат хэрэгжилж байгаа киловатт маань өөр гараад идэг. Тэгэхээр бас шаардлагатай гэвэл одоо манад хандаад мэргэжлийн зөвлөгөө авч болно. Одоо яг тухайн одоо газар дээр нь бид нэр очиод хэрэглэгчийн тоолбор дээр ачаалаас нь хамаарат хичнээн киловаттыг хэрэгжилж байна. Тэгэхээр хэрэглээ маань өөрөө тоолоор маань л тоолдог. Бүтэн мэдээж хэрэглэгчийн тоолбор дээр гарсан хэрэглээг л нэг ёсны сарын буюу сардаа нэг удаа бичлэлт хийх зарчмаар хэрэглэгчийн төлбөр тооцоо гаргаж ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд хэрвээ
таны хэрэглээ өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад өндөр байна гэж үзэж байгаа юм бол бас кодоор үлдээгээрэй. Кодороо бас шалгуулад явах боломжтой юм байна. За дараагийн асуултыг асууя. Хэрэглэгчдийн дунд сар бүрийн 20-ны дотор багтааж төлбөр төлөхгүй бол тог шууд тасалж байна гэсэн гомдол их байна. Бүх хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээд одоо Улаанбаатар цахилгаан түгээх компанийн хувьд бүгдийн зэрэг нэг өдөр аваад нэг өдөр тэмдэглээд илгээгээд төлбөр одоо гармагт шууд тог таслаад байна гэсэн асуудлууд их байна л да. Энэ дээр та тайлбар өгвөл. За Улаанбаатар цахилгаан түгээх нь нийт 530 гаруй мянган хэрэглэгчтэй. Тэгэхээр нэг өдөрт тэр олон хэрэглэгчийн тооллын залтыг зэрэг бичих одоогоор бол техникийн хувьд боломжтой. Тэгэхээр борлуулалтын цикл хуваадаг. Нэг өсний сарын 6 циклтэй хэрвээ одоо саяны асуултан дээр гарч байгаа 20-оос хойш тасалж байгаа гэж байгаа бол тухайн хэрэглэгч маань өөрөө 2 дугаар циклийн хэрэглэгч буюу сар болгоны 6-наас 10-ны хооронд тооллоор дээрх бичлэлт буюу тоолларын залтыг авч хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэгийг 11-ний өдөр гаргадаг. Хэрэглэгч 10 хоногийн дотор төлбөрөө төлөх боломжтой ба 11 дахь хоногоос эхлээд хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр түтгэлзүүлэх буюу хэрэглэгч төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй гэсэн. Мэдээж хэрэг төлбөр төлөх хугацаа маань 10 хоног. Тэр дунд бол хэрэглэгчид төлбөрийн мессеж болоод сануулгах мессежүүд явчихж байгаа. Тэгэхээр ер нь бол манай нийт хэрэглэгчийн 70 орчим хувь нь бол төлбөрийн хугацаанд нь төлдөг. Бусад одоо 30 орчим хувь нь одоо хэрэглэгч хугацаанд төлбөрөө төлөөгүй байгаагаас болоод төлзүүлдэг тийм асуудал гадаг. Тэгэхээр хэрэглэгч нар маань бас хугацаанд гэрээнд заасан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээндээ заасан хугацаанд төлбөрөө төлөөд хэвшчих юм бол заавалч төлбөрийг одоо төлөөгүйгээс болоод хязгаарлалт хийхдэггүй л гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчид маань бас хариуцлагатай хэрэглэгч байвал яг хариуцлагаа дагаад үүдэх бас олон үр дагаврууд бас гарахгүй нэ. Тэгэхээр хэрэглэгчдээ бас хариуцлагатай хэрэглэгч байгаараа гэж уриалмаар байна. За дараагийн асуултыг асууя. Энэ мөн циклийн хугацаатай холбоотой асуулт байна. Циклийн хугацаагаар төлбөрөө төлвөл ер нь шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах уу 6 дугаар циклийн хэрэглэгч байна гэсэн байна. Түрүүний хэлсэнчлэн одоо цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан хугацаанд хэрэглэгч төлбөрөө төлсөн тохиолдолд бол шөнийн хөнгөлөлтөнд хамрагдаад явна. Ямар нэгэн хамрагдахгүй байх гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр бас хэрэглэгчид маань циклийнхаа мэдээллийг хаанаас авах боломжтой байна? Цахилгаан хэрэглэгч аппликейшн бол манай дуудлагын төвийн утас дээрээс нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд ирчих юм бол хэрэглэгчийн циклийг бол тодорхой заагаад өгсөн байдаг. Яг нь мэдгүй магадгүй энэ сувгуудаар авч дамжуулан авч чадахгүй бол гэрээнд заасан бүртгэлтэй утасны дугаар дээр төлбөрийг чинь нэхэмжлэх хэдний өдөр ирж байна. Магадгүй одоо 1-р циклийн хэрэглэгч буюу 6-ны өдөр хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх hirж байгаа тохиолдолд хэрэглэгч өөрөө 6-наас хойш төлбөр 10 хоногийн дотор төлнө 1-р циклийн хэрэглэгч гэсэн. За мөн л циклтэй холбоотой асуулт асууя. Төлбөр төлөх хугацааг өөрчилж болдгоо. Өөрөөр хэлбэл энэ циклийнхаа хугацааг өөрчилж болдгоо гэсэн асуулт байна. Тэгэхээр энэ цикл гэдэг нь зөвхөн нэг хэрэглэгчийн одоо төлбөр тооцооноос гадна тухайн хэрэглэгчийн байршил, манай одоо шугам тоноглол, аль фидер дистанцаас холбогдож байгаагаас шалтгаалаад тухайн циклд хамрагддаг байгаа л да. Тэгэхээр бол хэрэглэгчийг одоо хэрэглэгч зөвхөн хүсэлт гаргаснаар циклийн хугацааг бол өөрчилж болох боломжгүй. Энэ маань бол магадгүй цалин тэтгэвртэй холбоотой асуулт байгаа хэл та. Тэгэхээр хэрэглэгч өөрөө төлбөрөө урьдчилж төлж болно. Одоо манай сувгуудаар цахилгаан хэрэглэгч аппликейшн болон одоо бусад манай банкны дансуудаар хэрэглэгч одоо урьдчилаад одоо цалингаа ч юм уу тэтгэврээ буунгууд төлбөрөө одоо 50,000 төгрөг гардаг байлаа гэж бодоход 50,000 төгрөг төлөө тухайн сарын бичлэлт нь одоо 55,000 төгрөг бол циклд нөгөө гэрээнд заасан цахилгаан эрчим хүчээр төлөх хугацаанд тухайн 50,000 төгрөгийн үлдэгдлийг ч юм уу төлөх зөрчмөр бол явж болно. Тэгэхээр урьдчилж төлж болохоор заавалч циклийг одоо өөрчлүүлээд авах хэрэглэгчид бол шаардлагагүй гэж харж байна. За дараагийн асуултыг асууя. Төлбөрийн мэдэгдэл ирээгүй байхад түтгэлзүүлээд байна. Өөрөөр хэлбэл тогийн таслаад байна шүү дээ. Сар бүр ирдэг төлбөрийн мессеж ирэхгүй байна. Өмнө хэвийн байдаг байсан. Танахаас л авлахаар мессеж мэдэгдэл явуулсан гэж байгаа боловч надад ирээгүй болмоос тогоо таслуулсан. Мессеж юу нь яагаад явуулахаа болчихвоо гэсэн асуулт байна.
За түрүү хэлсэн нөө циклийн хугацаанд хэрэглэгчийн бичлэлтүүдийг хийдэг. Хэрэглэгчид хэмжлэх очих хугацаандаа бол манай компаниас борлуулалтын дэд системээс бол тогтмол мессежүүд явж байгаа. Магадгүй хэрэглэгчийн утас тухайн үед мессеж явах тэр үед унтраастай эсвэл сүлжээгүй байгаа тохиолдлуудад бол мессежүүд бол очихгүй бол тийм асуудлууд байгаа. Хэрвээ яг үнэхээр хэрэглэгч утас нь одоо ямар нэгэн байдлаар унтраасан тийм тохиолдол байхгүй ч гэдэм үү тийм асуудалтай ирэлшүүл доор комментээр үлдээж бид нар бас шалгаад систем дээрээс ч гэсэндээ яг хизээ ямар цагт мессежүүд очиж байгаа байдгийг шалгаад эргээд хариулчих болно. Дээрээс нь яг цахилгааныхын төлбөртэй холбоотой мэдээлэл бол мэдээж цахилгаан хэрэглэгч аппликейшн дээрээсээ бол төлбөр тооцоог бол тогтмол хараад хянаад явах боломжтой байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл хэрвээ хэрэглэгч танд одоо төлбөрийн мэдээллийн тухай мессеж ирэхгүй бол манайх руу хандаж болно. Мөн дээрээс нь цахилгаан хэрэглэгч аппликейшн дээр одоо тань руу явсан мессеж ямар дугаар руу явсан бэ гэдгийг бас тодорхой дэлгэрэнгүй харагдах боломжтой юм байна. Хэрвээ таны утсанд мессеж ирэхгүй байна гэж үзэж байгаа бол та яг одоо энэ доор хэрэглэгчийн кодоо үлдээгээд асуултаа асуугаараа. Лайвын хугацаанд болон лайв дуусны дараа бид бүхэн одоо хэрэглэгч нэг бүрийн үлдээсэн тодорхой хэрэглэгчийн кодтой комментуудад хариулах боломжтой шүү. За дараагийн асуултыг цахилгааны суур хураамж гэж юу вэ? Ер нь цахилгааны одоо суур хураамж болон цахилгааны төлбөр дээр гардаг нэг юм хураамжуудын талаар асуусан асуулт байна. За цахилгаан эрчим хүчний суур хураамж цахилгаан эрчим хүч одоо нүн та гэртээ ороод унтраалгаа дарах розетканда ямар нэгэн цахилгаан хэрэгслээ залгахад байнгын бэлэн байдалтайгаар эрчим хүчний системийн үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч байгууллагууд нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм. Тэгэхээр энэ үйл ажиллагаа 24 цагийн турш явагдаж идэг болохоор энийг хилтгэж байгаа. Нэгөөсний энд бид нэр төлж байгаа төлбөр гэсэн үг л дээ. За цахилгааны суур хураамжаас гадна цахилгааны төлбөр дээр одоо телевизийн хураамж, хогны мөнгө гэд гардаг. Энэ дээр ер нь одоо яагаад танах авдаг вэ? Энийг өгөхгүй байж болдгоо гэсэн асуулт ирсэн байна. За манай байгууллага нь Улаанбаатар хот болон Төв аймгийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчийг түгээх хангах үйл ажиллагаа хийж идэг. За нийслэлийн захирагчийн албатай иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд тухайн хогны төлбөрийг төвлөрүүлэх гэрээтэйгээр ажилладаг. Хогны төлбөрийн хураамжийг цуглуулж дээрх байгууллагад төвлөрүүлж ажилладаг. Мөн Монголын үндэсний радио телевизтэй мөн тухайн телевизийн хураамжин дээр гэрээтэйгээр ажилладаг ба хэрэглэгч нараас тухайн төлбөрийг авч тухайн байгууллагт төвлөрүүлж өгдөг л гэсэн. За баярлалаа. Тэгэхээр хэрэглэгчдээс ирж байгаа өндөр давтамжтай асуултуудад одоо бид хариулт өгж байна. Тэгэхээр өнөөдрийн лайвын сэдэв бол төлбөр тооцоолол шөнийн тарифын хөнгөлөлттэй асуулт асууж байгаа. За хэрэглэгчд маань манай албан ёсны пэйж буюу энэ лайв явж байгаа хуудас руу орвол бас ухаалаг тоолбортой холбоотой хийсэн лайв мэдээлэл байгаа. Тэгэхээр ухаалаг тоолбортой холбоотой мэдээлэл авахыг хүсвэл өмнөх лайв руу ороод ухраагаад үзэх боломжтой. За өнөөдөр бол төлбөр тооцоолол болон шөнийн тарифтай холбоотой мэдээлэл өгж байна. Тэгэхээр төлбөр тооцоо шөнийн тарифтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эхний хэсэгт өгсөн борлуулалтын албаны инженерүүдтэй баярлалаа. Дараагийн хэсэгт бид мэдээлэл авалгааны албаны дарга төвшин төгсөөс 7004 авалгын ачаалал болон ажлын цагийн хуваарийн талаар тодруулж та бүхэндээ мэдээлэл хүргэе. Тэгэхээр хэрэглэгчдийн зүгээс 7004 утас ачаал нь өндөр байна. Утсаа авахгүй байна гэсэн гомдол маш их ирж байна. Өнөөдрийн байдлаар дуудлагын төвийн ажиллах хүч бас хэдэн ажилтаа ажиллаж байна. Ер нь ажлын хэдэн цагт ажиллаж хэрэглэгчдээс ирж байгаа дуудлага мэдээлэлд хариулт өгж ажиллаж байгаа талаар. За та бүхэндээ орой мэнд хүргэе. За ойрын өдрүүдэд 704 бол ачаал ихтэй байна. За 704 утас ер нь 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. За ер нь хоногтоо өдөртөө 13 орчим хэрэглэгч хяналт хийснээс бид нар 7000 орчмыг нь хэрэглэгчийг хүлээж авч тодорхой дуудлага мэдээлэл өсөлтийг шийдвэрлэж явж байгаа. За ер нь бол цагт 400-аас 600 орчим хэрэглэгчтэй холбогдож бид нар мэдээлэл өгж байгаа. Цагт ер нь манахаас ажилтан бол 25-аас 30 ажилтан ажилладаг. Ер нь бол бусад одоо мэдээлэл зөвлөгөө өгдөг оператор компаниудыг бодвол манайх ер нь 10-аас 15% дахин илүү ачаалттай ажилладаг гэсэн үг.
Дуудлагуудаа ангилвал ер нь одоо ямар төрлийн дуудлага хамгийн өндөр давтамжтай ирдэг вэ? За ер нь бол цагаараатай холбоотой гинтийн гэмтэл тасралт гарах. Мөн хэрэглэгч цахилгаан эрчим хүч төлбөрөө төлөөгөөс төтгөлзүүлэлт хийдэг. За энэ дээр төлбөрөө төлөөд эрчим хүч сэргийх дуудлага өгдөг. За энэ дээр маань эргэж сэргийх дуудлага өгж байгаа хэрэглэгч ер нь бол дийлэнх 20% орчмыг эзэлдэг. Тэгээд энэ сэргийх дуудлага маань одоо манай компанийн хувьд бол ухаалаг тоолор систем хэрэгжээ явж байгаа. Бүрэн хэрэгжсэн хэрэгжээ дуусгахлаар ер нь бол нэг хэрэглэгч дуудлага өгөө 5-аас 20 минутын хооронд залгагдах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар бол манайх яг хэрэгжих шатандаа явж болох зарим тохиолдолд ухаалаг тоолортой боловч газар дээр модер очиж хийх шаардлага үүсээд болохоор зарим дуулууд удаашрдаг ийм байдал үүсээд байгаа. Энэ тохиолдол хэрэгч таарнаас өсөж байна. Тэгэхээр дуудлагын төвийн ачаалал одоо бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг дугааруудтай харьцуулахад 10-аас 15%-аар өндөр ачаалттай ажиллаад байна тий. Тэгэхээр Улаанбаатар цахилгаан төвийн сүлжээ компаниас ер нь ямар арга хэмжээ авч энэ дуудлагын ачааллыг бууруулах, илүү өргөгдөх, эсвэл өвлийн их ачаалал ихэлсэн үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна? За ер нь манай компани зүгээс энэ өвлийн их ачааллыг давах ажлын хүрээнд хүний нөөцөө ер нь нэмэгдүүлж 12 сарын 1-ээс нэмэгдүүлж ажиллаж байгаа. Мөн програм хөгжүүлэлтийн ажлуудыг хөгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ аваад явж байгаа. За баярлалаа танд. За тэгэхээр бид эхний хэсэгт шөнийн тарифын хөнгөлөлт болон цахилгааны үн тарифтай холбоотой мэдээллийг холбогдох албадын инженерүүдээс авч хүргэлээ. Тэгэхээр дараагийн хэсэгт бид яг одоо лайвын доор явж байгаа хэрэглэгчийн кодоо үлдээсэн хэрэглэгчдийн асуултад хариулт өгөх бэлэн болсон байна. Тэгэхээр хамгийн ихний асуултыг бодлуулалтын албаны дарга Мөнх Эрдэнэ танаас асууя. За төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл ойлгомжгүй байна. 11 сард 2 удаа төлбөр бичигдсэн байна. Энэ ямар учиртай вэ? Энэ хоёр одоо хуваагдаж бичсэнийг ойлгохгүй нь ер нь төлбөр яаж бодогдоод байна вэ гэсэн асуулт ирсэн байна. За энэ 11-р сарын үед онцлогтой л доо. За 11-р сар болон 4-р сарын хувьд шөнийн терапи хөнгөлтийг эхлэх болон дуусгах саруудад за төлбөрийн тооцоол 2 хуваагдаж хийгдэг. За одоо 11-р сарын 1-ний хувьд 11-р сарын 1-ний хүртэлх хэрэглээд хөнгөлт тооцогдохгүй. За 11-р сарын 1-ээс бичлэлтийн хугацаа хооронд бол хөнгөлтийг тооцож олгож байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2 төрлийн бичлэлт хийж байгаа гэсэн үг. За энэ 2 төрлийн бичлэлт хийхдээ муу ялгаа авахгүй 2 төрлийн байдлаар харагдана. За нэг нь болохоор яаж юм гэхээр ухаалаг тоолортой хэрэглэгчийн хувьд 11-р сарын 1-ний тухайн тоолуур дээр сансан хадгалагдсан заалтыг татаад за 2 бичлэлт хийгдэж байгаа. За тэр нь бол харагдах байдал нь өөр. Би одоо жишээ болгож жишээг авч үзэж тайлбарлая. За хоёр дахь өөр дараачийн одоо хоёр дахь бодолт нь бол за бусад тоолууртай хэрэглэгчийн хувьд за нэг хоногт ногдох дундаж хэрэглээг тооцох байдлаар хэрэглэгчийн төлбөрийг хөнгөлөгдөхгүй гэж хоёр хоосон байдлаар тооцож гаргаж байгаа. За тэгэхээр би энэ хоёроос нэг жишээг харуулад би тайлбарлая. За ингээд мэдээж төлбөрийн ерөнхий тооцоо давхар харагдаад байна. За энэ хэрэглэгчийн хувьд 10 дугаар сарын 22-нд бичлэлт хийгдээд 11 дугаар сарын 22-нд бичлэлт хийгдсэн байна. За энэ хоорондох хуулийн тооцооны амрах хугацаа бол 31 хоног. За тухайн хэрэглэгчийн хувьд бол 20 тариф тоолортой хэрэглэгч байна. За энэ бол хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй өөрөөр хэлбэл юуны цахилгаан хэрэглэгч манай цахилгаан хэрэглэгч аппликейшн орж харж боломжтой. За энэ дансны дэлгэрэнгүй тайлан харахтаа бол дурын одоо хөссөн хугацаагаа өгөөд харах боломжтой. Дэлгэрэнгүй тайлангаар харагдж байгаа юмнууд юу гэж юм хэр зэрэг тоолрын заалт бичиглэл хэдэн төгрөг бичсэн хэдэн төгрөгийн орлого тушаасан ингээд бүх бичиглэлүүд ингээд нэг бүрчлэн харагдаж байгаа. За дараагийн. За хэрэглэгчийн нэхэмжлэгийн хувьд бол зөвхөн тухайн сарын одоо бичлэлтийн хэсгийг харуулдаг байгаа. За дэлгэцэн бас дараагийн мэдээллийг гаргая. За сая харуулсан хэрэглэгчийн 11 дугаар сарын
хэрэглэгчийн нэхэмжлэх тухайн сард очиж байгаа хэрэглэгчдэр очиж байгаа нэхэмжлэгийг харуулж байна. Энэ хэрэглэгчийн нэхэмжлэгийг харахад хэрэглэгч нар одоо гол анхаарах юм нь юу гэж юм гэхээр зэрэг төлбөр тооцоо хийж байгаа тоолрын заалт ерөөсөө тасралтгүй байх хэвээр. Үргэлжилж явах хэвээр. За хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо 3 шатлаар харагдуулж байгаа. 150 кВт-аас хүртэл 151-аас 301 кВт-аас дээш гисэн байдлаар өдөр шөнийн хэрэглээг тус тусад тооцоолж харуулсан байгаа хэрэглэгчийн нэхэмжлэгчдэр. За өдрийн тарифын хөнгөлөлтийг муу ялгаа авахгүй тусдан доотлын хэсэгт нь одоо тусдан салгаж харуулсан байгаа. За энэ хэрэглэгчийн дэлгэрэнгүй болон төлбөрийн нэхэмжлэх харуулж байгаа хэрэглэгчийн төлбөрийг хэрхэн тооцоолсон байдлыг нь за арай ойлгомжтой байх болов гэдэг байдлаар тооцоолыг харуулъя. За энэ тухайн хэрэглэгч нь бол ухаалаг биш бусад тооловтой гэсэн үг. За энэ хэрэглэгчийн 9-с 21 цагийн нийт хэрэглээ нь 4375 шөнийн өдрийн хэрэглээ. За шөнийн хэрэглээ дээр бол 2686 нийтээ 7061 кВт-аар хэрэглэсэн байна. За хэрэглэгчийн төлбөрийг тооцоолохдоо хэрхэн тооцоолж байгаа талаар энэ дээр бас дэлгэрэнгүй тайлбар өгье. За тухайн хэрэглэгчийн нийт өдрийн хэрэглээний эзлэх хувь нь бол 62%, за шөнийн хэрэглээний эзлэх хувь нь 38%. За тухайн хэрэглэгч нь 7000 кВт-аар хэрэглэсэн учраас 3 дугаар шатлын тариф хүртэл төлбөр тооцогдохоор харагдаж байна. За эхний 150 кВт-ийн хувьд 62 болон 38%-аар задлаад 1-р шатлын тарифаар тооцох хэрэглээг гаргасан байна. За 2-р шатлын хэрэглээний хувьд 150-аас 300 кВт-ийн хоорондох муу ялгаа авахгүй 150 кВт-ийн хэрэглээг 62 болон 38%-аар тус хэрэгжилж задлж харагдуулсан байна. За 1-2 дугаар шатлын хувьд адилхан 150 кВт-ийн хэрэглээг төлбөрийг хэрэглээн дээр төлбөр тооцогддог учраас тухайн хэрэглэгчийн хувьд хэрэглээ нь бол ижилхэн харагдж байгаа ч за үржүүлэх тооцох тарифын хувьд бол өөр байгаа. За энэ хэрэглэгч 3 дугаар шатлал дээр за жишээлбэл өдрийн хэрэглээ 4375 байна. Эндээс 1-р шатлын 9294 кВт-цаг, 2-р шатлын 9294 кВт-цагийг хасаад үлдсэн 4189.12 кВт-цаг нь 301 кВт-цагаас дээш буюу 3-р шатлын тарифаар тооцогдно. За шөнийн 2686 кВт-цаг нийт хэрэглэснээс 1-р шатлын 57706 кВт-цаг, за 2-р шатлын 57706 кВт-уудыг тус хасаад, за 3-р шатлын тарифаар 2571 7188 кВт-цагаар тооцохоор байна. За би түрүү хэлсэн, за тухайн хэрэглэгчийн бичил хоорондын хуанлын хоног нь 31 хоног байна. За 10 дугаар сарын 22-нд бичилт хийгээд 11 дугаар сарын 22-нд бичилт хийсэн учраас. За 1-р шат энэ хэрэглэгчийн өдрийн хөнгөлөлтийг яаж тооцсон бэ гэдгийг харуулж байна. 1-р шатлалын хэрэглээ бол нийтдээ 31 хоногийн өдрийн нийт хэрэглээ 9294. За энэс 11-р сарын 1-ээс 11-р сарын 22-ны хооронд 22 хоног ногдох хэрэглээг гаргасан байгаа. За 9294-ийг 31 хуваагаад 22-оор үржүүлээд за нийтдээ 6596 кВт-цаг 22 хоногт ногдох хэрэглээ байна. За тэгвэл өдрийн хөнгөлөлтийг тооцохдоо өдрийн хэрэглээ гэдэг маань өглөөний 6-аас орооны 21 цаг нийт 15 цагийн хэрэглээ байгаа. За тэгвэл эндээс 6-аас 9 цагийн хэрэглээ буюу 3 цагт ногдох хэрэглээг нь олсон байгаа. За 6596-ыг 15-д үржүүлээд 3-аар 15 хуваагаад 3 цагаар үржүүлэхэд за нийтдээ 1319 кВт-цагийг 1-р шатлын тарифаас өнгөлөхөр байна. За 2-р шатлын тарифаас муу ялгаа авахгүй хэрэглээний хувьд адилхан байгаас учраас 1319 кВт-цагийг хөнгөлөхөр байна. За 3-р шатлын хувьд нийтдээ өдрийн нийт хэрэглээний 4189.12 кВт-цагийг 3-р шатлын хэрэглээн дээр тооцогдож байгаа бол энэний 22 хоногт ногдох хэрэглээ нь 2972.92 кВт-цаг байна. За энэс 15 хуваагаад 3 цагаар үржүүлэхээр 3 цагт ногдох хэрэглээ нь 594.58 кВт-цаг. За энэ 3 улаан өнгөөр харуулсан байгаа бол энэ хэрэглэгчийн 11-р сарын 1-ээс 22-ны хооронд ногдох за өдрийн хэрэглээний хөнгөлөлт тооцох 100 хөнгөлөлт тооцох хэрэглээг харуулж байна. За шөнийн хөнгөлөлтийг яаж тооцсон талаар харуулъя. За 1-р шатлын хэрэглээний хувьд 31 хоногт ногдох шөнийн нийт хэрэглээ нь 57.6 гэх төрөө дээр гаргасан байгаа. За энэний 22 хоногт ногдох хэрэглээ нь 40.49 кВт-цаг. За энэ бол 100% хөнгөлөгдөнө.
За энэ дээр бол нөгөө нэг шөнийн хэрэглээ тухайн заасан хязгаарт хэрэгжил дэвэл 100% хөнгөлөх ёстой гэдгээрээ 40-149 кВт бол 100% хэрэглээнд орж ирж байна. За 2 дугаар шатлаас мөн адилхан хэрэглээний хувьд адилхан байгаа учраас 22 хоногт ногдох хэрэглээ 40-149. За 3 дугаар шатлын 31 хоногт ногдох нийт хэрэглээ нь бол 22,571,188 кВт цаг байсан. За эндээс 22 хоногт ногдох хэрэглээ нь 1825,121 кВт цаг. За шөнийн хэрэглээнээс энэ 3 улаан өнгөөр харуулсан хэрэглээ бол 100% хөнгөлөлтөнд тухайн хэрэглэгчийн хувьд бол үзүүлжээ. За энийг бол та түрүүний эхний харуулсан одоо хэрэглэгчийн нэхэмжлэх болон ламтгаалн дээрээс дэлгэрэнгүй дансны дэлгэрэнгүй дээрээс энэ киловаттууд бол шууд харагдаж байгаа. За энэ хэрэглэгчийн хувьд бол ухаалаг биш тоололттой хэрэглэгч байна. Тийм учраас нэг хоногт ногдох дундаж хэрэглээ гэх байдлаар тооцсон. За энэ хэрэглэгчийн хувьд бол ухаалаг тоолортой хэрэглэгч байна. Ухаалаг тоолортой хэрэглэгчийн хувьд тоолорт хадгалагдсан 11-р сарын 1-ний залтыг татаж бичлэлт хийсэн байгаа. За тийм учраас хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүүдээр бол бичлэлт нь 2 хуваагдаж харагдсан байгаа. За 11-р сарын 1-ээр болон 11-р сарын 25-наар. За хэрэглэгчийн бичлэлтийг бичихтэй бол 11 сарын 25-ны өдөр бичээд за заалтын дуудаж 11-р сарын тоолорт хадгалагдсан байгаа 11-р сарын 1-ний заалтаар нэг бичээд тухайн циклийн хугацааны 11 сарын 25-ны заалтаар нэг бичлэлт ороод ингээ хоёр харагдсан байна. За энэ хэрэглэгчийн хувьд нөгөө түрүүний яриад байсан тариф 4 буюу өглөө гэсэн тарифаар програмчлагдсан тоолортой хэрэглэгч харагдаж байна. За ингээд 10 сарын 26-наас 11-р сарын 1-ний хооронд бичлэлтэн дээр бол хөнгөлт үзүүлэхгүй. Ягаад тэгэхээр 11-р сарын 1-ээс хойш энэ хөнгөлтийг тооцож олгох ёстой журмын дагуу. За 11-р сарын 1-ээс 25-ны хоорондох хэрэглээ буюу 11-р сарын 25-нд тооцсон хэрэглээн дээр хэрэглэгчийн төлбөрийн одоо хөнгөлтийн тооцоол хийгдсэн байгаа. За энэ муу ялгаа байхгүй хэрэглэгчийн нэхэмжлэхтэр ингэж харагдаж байгаа. За хэрэглэгчийн нэхэмжлэхтэр 2 удаагийн бичлэлт 11-р сарын 1-ээр болон 25-наар хийгдсэн учраас хэрэглэгчдэр 300 кВт цагаас дээш хэрэглээ 2 хувааж харагдсан байгаа. Тариф тус болгон дээр өдрийн хэрэглээн дээр, орон хэрэглээн дээр, өглөөний хэрэглээн дээр тус болгон харагдсан байгаа. За энэ тооцоолыг за түрүүний мөн адил тус нь ингээд салгаж хэрхэн тооцож байгаа талаар харуулъя. За саяын харуулсан хэрэглэгчийн хувьд 11-р сарын 1-ний өдрийн заалтаар хийсэн бичлэлт эхнийх нь. За энэ бичлэлтийн хувьд нийтдээ өдөр шөнө өглөө гэсэн нөгөө нэг 3 цагийн тарифаар тоолрын цагийн тарифаар одоо програмчилсан байгаагаар бичлэлтийг оруулсан харагдаж байна. За эхний өдрийн хэрэглээн дээр нийтдээ 11-р сарын 1-ний хүртэл 524,4 кВт цаг хэрэгэлсэн. За шөнө дээрээ 323,75, өглөөний буюу 6-9 цагийн хэрэглээ нь 30,62 кВт цаг, нийтдээ 888,41 кВт цаг хэрэгэлжээ. За энэ хэрэглэгчийн өдөр шөнө өглөөний хэрэглээний эзлэх хувь нь 59.77%, 36.9%, 3.5% ингээд тус эзэлж байна. За түрүүний заасанчлан эхний 150 кВт цагийн хэрэглээг за 1-р шатлын хэрэглээг гаргасан хувьдэр үржүүлээд салгасан байна. 2-р шатлыг муу ялгаа байхгүй. За яасан гэхээр зэрэг 150-ийн 59.7%, 89.49, за 150 кВт цагийн 36.9%, 55.28 кВт цаг, 150 кВт цагийн 3.5%, 523 кВт цаг гэж тооцоолж гаргасан байгаа. За 1-2 дугаар шатлал бол 150 гэж байгаа учраас яг ижилхэн хэрэглээний хувьд ижилхэн, тарифын хувьд бол өөр байна. За 3 дугаар шатлалын хэрэглээний хувьд за жишээлбэл өдрийн хэрэглээ 524,4-өөс хасдаг нь 89,49, 1-р шатлал, 2-р шатлалын 89,49, за үлдсэн 345,7 кВт цаг нь 3-р шатлалын тарифаар тооцогдох нь. За шөнийн хэрэглээний хувьд 1-р шатлал дээр 55,28, 2-р шатлал дээр 55,28. За энийг нийт 323,75-аас хасгаар 3-р шатлал дээр 213,18 кВт цагийг 3-р шатлалын шөнийн хэрэглээний тарифаар. За өглөөний тариф одоо хэрэглээ буюу 6-9 цагийн хэрэглээн дээр за 150 кВт цагийн 3.5% нь буюу 523, 2-р шатлалын 523 тус хасаад за 20,16 кВт цагийг 3-р шатлалын өдрийн тарифаар батлагдсан тариф. Өдөр өглөө хоёрын хувьд бол үржүүлэх тарифын хувьд ижилхэн, за шөнийн тариф бол тусдаа тарифаар батлагдсан байгаа. За эхний энэ 11-р сарын энэ бичлэлтийн хувьд бол
хөнгөлөлт тооцогдохгүй хэрэглээ байгаа. За 2 дахь бичлэлтийн 11 дугаар сарын 25-ны бичлэлтийн тооцооллыг тусна салгаж муу адил харуулсан байгаа. За 11 дугаар сарын 1-ээс 25-ны хоорондох хэрэглээ. За хэрэглэгчийн хувьд өдрийн хэрэглээ 9-21 цагийн хооронд нийтдээ 1491.45 кВт-цаг, шөнөдөө 1080.165 кВт-цаг. За өглөө дээрээ 375.3 кВт-цагийг хэрэглэсэн. Нийтдээ 2947.13 кВт-цагийг хэрэгжилжээ. За эхний одоо 11 дугаар сарын 1-ний хэрэглээ 3 дугаар шатлал хүртэл тооцогдсон учраас за 2 дахь тооцоолол шууд 3 дугаар шатлалын тарифаар тооцогдсон байгаа. За одоо энэ 11 дугаар сарын 25-ны бичиглэл дээр бол шөнийн тарифын хөнгөлөлт бол эдгээр одоо өглөөний хэрэглээ 375.3 кВт-цагийг 100% хөнгөлөгдөнө. За шөнийн 1080.65 кВт-цагийн хэрэглээ бол 100% хөнгөлөлт тооцогдно. Яг тэгэхээр 11 дугаар сарын 1-ээс 25-ны хоорондох хэрэглээ учраас хөнгөлөлт тооцогдож ирсэн хугацаа. За энэ хэрэглэгчийн хувьд өдрийн хэрэглээний 1491.45 кВт-цагийн өдрийн хэрэглээний 9-21 цагийн хэрэглээн дээрээ төлбөр төлөх нэ. За нэг мөн 11 дугаар сарын 1-ний өдрийн бичиглэл болон за 11 дугаар сарын 25-ны бичлэлтийн өдрийн 1491.45 кВт-цагийн хэрэглээнүүдээр гарсан төлбөрийг тухайн хэрэглэгч төлөх нь. За шөнө болон өглөөний хэрэглээн дээр гарсан нийтдээ энэ 1455 кВт-цагийн хэрэглээг бол тус тарифаар үржүүлж хөнгөлөлт тооцогдно. За тэгэхээр төлбөрийн дэлгэрэнгүй болон 11 сард 2 удаа нэхэмжлэх ирсэн талаар одоо мэдээллийг борлуулалт албаны дарга мөнх эрдэнэ дөнгөж сая өглөө тэгэхээр хэрэглэгчд маань бас тодорхой мэдээллийг авч чадсан байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл 11 сард шөнийн тарифын хөнгөлөлт эхэлж байгаатай холбоотой одоо нэхэмжлэх 2 удаа ирсэн шүү. За дэлгэрэнгүй мэдээллийг нэхэмжлэх болон лавлахаа гэсэн 2 төрлөөр ингэж харж болох нэ гэсэн жишээтэй тайлбарыг дөнгөж сая хэрэглэгчдэд бас үзүүллээ. Тэгэхээр яг одоо лайвын доор ирж байгаа комментуудаас борлуулалтын албаны ахлах инженер мөнх цулаас тодруулъя. Тэгэхээр хэрэглэгчид маань бас лайв үзэж байгаа хэрэглэгчид маань зөвхөн хэрэглэгчийн кодоо бичээд асуулт бичихгүй байна. Зарим нь зөвхөн асуултаа бичээд кодоо бас бичихгүй шүү. Тэгэхээр асуултаа тодорхой бичээд хэрэглэгчийн кодтойгоо хамт яг нэг комментээр бичих юм бол бид яг одоо таны комментэд хариулт өгөх боломжтой байгаа гэдгийг бас дурдъя. За борлуулалтын албаны инженер мөнх цул та 2045 285 кодтой хэрэглэгчийн мэдээллээс төлбөр их гараад байна. Шалгаад өгөөч гэсэн байна. 2045 285 кодтой хэрэглэгчийн мэдээллийг. За хэрэглэгчийн дэлгэрэнгүй гаргаж байна. За хэрэглэгч нь бол ухаалаг толгортой 2 тарифаар тооцоо хийж байна. За одоогор бол тухайн 11 дугаар сарын бичлэлтэнд бол түрүүний хэлсэнчлэн 11 дугаар сарын 1 хүртэлх хэрэглээ маань бол хөнгөлөлтгүй тарифаар буюу 32308 төгрөг тооцогдсон бол 17-нд орсон 11 дугаар сарын 17-нд орсон бичлэлтэнд бол 20,795 төгрөг буюу тухайн сарын хөнгөлөлт бол нэг осны 11 дугаар сарын 1-ээс хойш хэрэглээнд орсон гэсэн үг. Тэгэхээр тэр мөнгөнд нь бол 6076 төгрөг байна. Хэрэглэгч бол төлбөрөө бүрэн 11 дугаар сарын 19-ний өдөр бол бүрэн туссан байна. Ер нь бол одоо яг зөв хэрэглэгчийн хэрэглээг одоо шууд ингээл яагаад манай төлбөр өндөр гарцсан. Одоо шууд бид нар ингээл толларын заалтыг хараад бичлэлт хийгдсэн. Одоо нэг өсний ухаалаг толлорын заалт хараад бичлэлт хийгдсэн байгаа байдлыг л бид нэр зөвхөн тухайн сарын бичлэлтийн мөнгөнд өнгөл хэлж өгч байгаа шүү дээ. Гэтэл яг хэрэглэгч одоо энэний цаана тухайн одоо өдрүүдэд өөрөө ямар хэрэглээтэй байсан те өмнөх сардаа одоо жишээ нь харьцуулаад энэ хэрэглэгчийн хувьд харангуут өмнөх сар 170 кВт гарч ирсэн бол энэ сар 196 кВт гарсан байна. Тэгэхээр яг хэрэглээний хувьд бол ямарсан хөнгөлөлт бол бодогдож байгаа. Тэгэхээр одоо энэ сарын онцлог нь өөрөө шөнийн тарифын хөнгөлөлт эхэлдэг хугацаа маань өөрөө 11 дугаар сарын 1-ний өдөр гэхгүй. Тэгэхээр 1-ээс хойших
нэг ёсны яг бодит одоо таны хэрэгэлсэн хэрэглэн дээр тоолларын заалтаар гарсан хэрэглэн дээр хөнгөлөлт маань яг түрүүний хэлсэнчлэн тогтоолынхаа дагуу 220 вольтод бол 1500 кВт 380 вольтод холбогдсон хэрэглэгч бол 3000 кВт өглөөлнө. Дээрээс нь нөгөө өглөөний буюу хэрэглэгчийн өөрийн 6-аас 9 цагийн хоорондох хэрэглээг бол энэ хэрэглэгчийн хувьд хөнгөлөлт нь юугаар өдрийн нийт хэрэглээний дундаж хэрэглээг тооцох зарчмаар бодогдож хөнгөлөгдсөн байгаа. За дараагийн асуулт 10, 16, 28 дугаартай хэрэглэгч мөн л төлбөр өндөр гарч байна. Шалгуулж өгөөч гэсэн байна. 10, 16, 028 юм уу? 10, 16, 028. 10, 16, 28 гэсэн байна. За хэрэглэгчийн кодоо бас Хэрэглэгчийн код нь бол одоо бичээрээ. 7 оронтой байгаа. 7 оронтой код байгаа 7 шүү. оронтой. Тэгэхээр нэг орон бас дутуу бичиж явуулсан байна. За эзэнгүү байхад 3 сар тог бичээд байна. Тогны мөнгө гараад байна гэсэн асуулт байна. За хэрэглэгчийн код байвал яг энэ хэрэглэгчид бол буцаад эргээд яг гэрэн дээр заасан утасны дугаараар нь хариу хэлье. Яг тэгэхээр хэрвээ хэрэглэгч ухаалаг толгортой бол бид нар системээс яг тухайн цагт хэрэгэлсэн байна уу гэдгийг бид нар шалгаад эргээд хариулт өгөх боломжтой байхгүй. Хэрвээ хэрэглэгч бусад төрлийн толгортой, электрон толгортой байгаа тохиолдолд бол бид нар шууд одоо энэчнээс бол шууд хариу өгөх боломжгүй. Мэдээж хэрэг газар дээр нь хэрэглэгчийн хүслийн дагуу газар дээр нь очиж шалгаад тоолорон дээр нь ямар нэгэн хэрэглээ хитэн ампер ачаал авч ийн гэдгээс нь шалтгаалаад хэрэглэгчдэр хэрэглээ байна уугүй юу гэдгийг хэлж өгөх Шалгуулах боломжтой юм байна те. Тэгэхээр тухайн болон кодоо бичээд явуулаад тэгвэл одоо бол энэ лайвын хугацаанд богино хугацаанд бид нэр зөвхөн програм дээр байгаа мэдээллийг л хэрэглэгчид нэг ёсны тайлбарлах боломжтой байгаа юм. Тэрнээс биш одоо юу гэдэг хэрэглээгээ шалгуулах боломжгүйг бол хэдүүлээ дараад нь нэг ёсны газар дээр нь мэргэжлийн хүмүүс очиод хэрэглэгчид тайлбарлах боломжтой гэсэн. За дараагийн асуултаа гэсэн. Орон сууцны конторт хогны мөнгө гэж 8000 төгрөг төлдөг. Танайх бас хогны мөнгө авч байгаа юу гэсэн асуулт. Орон сууцны одоо нөгөө түрүүний ярьсан нийслэлийн зөрчил ажлын албатай гэрээтэй байдаг. Манайд бол одоор бол гэр ороолын хэрэглэгч нартай гэрээ байгуулсан. Гэр ороолын хэрэглэгчний хогны төлбөрийг нэг ёсны төвлөрүүлж ажиллаж байгаа гэсэн. Орон сууцны зарим хэрэглэгч нар бол энд бол хамрагдахгүй. За дараагийн асуултыг мэдээлэл авалгын албаны дарга төвшин төгсөөс асууя. Мессеж ирэхгүй байна гэсэн асуулт байна. 95.15 2168 дугаар дээр мессеж очиж байна гэсэн байна. Ирэхгүй байна гэж байгаа юм болов. За код нь 66572 гэсэн хэрэглэгчийн кодтой. За ямар дугаар дээр мессеж очиж байгаа хамгийн сүүлд хэдний өдөр ямар мессеж очисон талаар мэдээлэл өгөх боломжтой юу? За яг энэ хэрэглэгчийн хувьд бол гэрээнд бүртгэлтэй 95 15 21 68 гэсэн дугаарт за төлбөрийн мэдээлэл цаг тухайн үед нь очт юм байна. За 11 сарын 18-нд мэдээлэл өгсөн байна. За өмнөх 10 сарын мэдээлэл нь 9 сарын 23-нд мэдээлэл цаг үед нь очиж явд юм байна. Энэ хэрэглэгчийн хувьд бол. Тэгэхээр энэ хэрэглэгчийн хувьд бас утсан сүлжээгүй эсвэл унтарсан байх үед нь мессеж очсон байж магадгүй. Эсвэл унтраагүй гэх юм бол таас мэдээлэл өгөөж шалгуулах боломжтой шүү. За дараагийн асуултыг асууя. 7004 утсаа авахгүй хүлээлгэж байж авдаг. Тэр хооронд нэг жих унаад байна. Мөн 40 тэг 5 438 дугаартай хэрэглэгч 9 10 11 сард мессеж мэдээлэл ирсэнгүй гэсэн байна. Кодын дахиад 40 тэг 5 438. За энэ хэрэглэгчийн хувьд бас бүртгэлтэй 99 92 82 50 гэсэн дугаарлоо мессеж нь тухайн үед нь очио үед явд юм байна. Энэ хэрэглэгч нь бүртгэлтэй утасны дугаар солигдсон байгаа бол манай лавлах утас руу холбогдоод утасны дугаараа солиулж болохоор байгаа. Утасны дугаараа ер нь лавлах утас руу холбогдохоос гадна өөр замаар солиулах боломж байдгүй. За манай компани Ubidn пэйж хуудасараас
холбогдоод чат баатаар холбогдоод бас мэдээлэл өгж болж байна. Ер нь төлбөрийн мэдээллийг 7004 утас руу холбогдохгүйгээр өөр ямар сувгаар авах боломжтой вэ? Та энэ талаараас дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За манай компани Ubidn гээд пэйж хуудасгаа түүний чат баатаар холбогдоод мэдээллүүд бүрэн мэдээлэл авах боломжтой. За мөн цахилгаан хэрэглэгч гээд аппликейшн байгаа. За мөн My Zig Tog Zig-ийн гэсэн веб сайтаар ороод за бас өөрийн хэрэглэгчийн өөрийн кодороо нэвтэрч ороод мэдээллүүдийг бүрэн авч болохоор байгаа. За мөн 7004 утасын автомат хариулагчаас гэмтэл тасралтын талаар болон төлбөрийн үлдэгдлүүдийг мэдээлэл авч болохоор байгаа. За дараагийн асуултыг борлуулалтын албаны дарга Мөнх Эрдэнэс асууя. Шөнийн хөнгөлөлтөд хамрагдаж байна уу шалгуулъя гэсэн байна. Хэрэглэгчийн код нь 1017 тэг 51. Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байна уу шалгуулъя. тэг 51. За тухайн хэрэглэгчийн хувьд 11 дугаар сарын 16-нд бичлэлт хийгдсэн байна. За шөнийн терапи өдрийн хэрэглээ болон шөнийн хэрэглээний хөнгөлөлт нийтдээ 24340 төгрөгийн хөнгөлөлт тооцогдсон байна. За хэрэглэгч одоогоор төлбөрөө 100% төлсөн байна. Ер нь бол хэрэглээний хувьд 10 сард 515 кВт хэрэгжилжсэн бол 11 дугаар сард 516 кВт хэрэгжилсэн. Тэгэхээр хэрэглээний хувьд бол энэ хэрэглэгчийн хувьд 10-11 дугаар сарын хэрэглээний одоо энэ бараг ойролцоо хэрэгэлсэн. За терапи хөнгөлөлт бол 24,000 төгрөг. Энэ нөгөө нэг 11 дугаар сарын 1-ээс гэж байгаа учраас Тэгэхээр энэ нийт гарсан төлбөрийг чинь тал хувьд нь хөнгөлөлт эдлээгүй би 10 сарын сүүлийн 15 хоног тэгснэ. Дахиад тал хувьд нь болохоор 11 сарын эхний 15 хоногоос л зөвхөн хөнгөлөлт тооцогдсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дараа сараас эхлээд нөө бүтэн сараараа хөнгөлөлт тооцогдоод явна гэж ойлгож байна. Одоо энэ хэрэглэгчийн хувьд 16 хоногт навдах хөнгөлөлт нь л олгогдсон гэсэн үг. За дараагийн асуултыг асууя. 11-р сарын 1-ээс 11-р сарын 23-ны хооронд шөнийн хөнгөлөлт бодогдож байгаа юу? Шалгуул гэсэн байна. Гэхдээ энэ хэрэглэгч маань хэрэглэгчийн кодоо үлдээгээг байна. За хэрэглэгчийн төлбөрийн тооцоол ер нь бол ингээд програмд нэг л даалгавар өгч байгаа шүү дээ. Яг ийм тооцоолоор хийнгээд бүгдэнд нь ингээд ижлэхэн аргачлалаар тооцдог учраас хэрэглэгчийн бичлэлт хийгдчихлээ бол төлбөр тооцоол яг тооцоологдоод явж байгаа. Хин нэг бол гараар хийнэ гэсэн ойлголт байна. За дараагийн асуултыг асууя. Манайх 100% цахилгаанаар халаалтай өдөр залгадаггүй байхад өдрийн төлбөр 300-аас 400 мянга гараад байна. Шалгаж өгнө үү? Хэрэглэгчийн код 215 84 тэг 5. 214 215 84 тэг 5. За. Ингээд бүр жижиг болчиход байгаа юм шиг байна. За энэ хэрэглэгч. За энэ хэрэглэгчийн хувьд 11 дугаар сарын 15-нд бичлэлт хийгдсэн байна. За өмнөх сард 10 сарын 15-нд бичлэлт хийгдсэн. За хэрэглэгчийн хувьд өдрийн нийт хэрэглээ нь 160 гэдэг чинь 872 кВт хэрэглэсэн байна. За шөн дээрээ бол 616 70 140 гэдэг чинь 756 кВт цаг хэрэглэсэн. Нийтдээ энэ хэрэглэгчийн хувьд нийт хэрэглээ нь бол 1628 кВт цаг хэрэглэсэн байна. За эндээс хөнгөлөлт эдэлсэн мөнгөнд үнэ нь бол за 87446 төгрөгийн хөнгөлөлт эдлээд за хэрэглэгчдэр 300,000 төгрөг төлөхөөр гарсан хэрэглэгч төлбөрөө төлсөн байна. За хэрэглэгчийн хэрэглээ за өмнөх сард бол 393 кВт хэрэглэсэн. Өдөр дээрээ ерөнхийдөө энэ хэрэглэгчийн өмнөх сард өдрийн хэрэглээ нь нийт 393 кВт цагийн 260 кВт цаг нь өдөр дээрээ за үлдсэн 130 кВт цаг нь шөн дээрээ хэрэглэсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ хэрэглэгчийн өдрийн хэрэглээ нь
масс дийлэнх хувийн эзэлдэг хэрэглэгч байна. За тэгэхээр яг лайвын доор хэрэглэгчийн кодоо үлдээгээд асуултаа тодорхой үлдээгээд хариултаа аваад мөн төлбөрөө төлсөн хэрэглэгч нартаа бас баярлалаа. Асуулт асууж байгаа хэрэглэгчид маань дийлэнх нь төлбөрөө төлсөн шөнийн тарифын хөнгөлөлт хамрагдсан уугүй юу гэдгийг шалгуулж байгаа. Тэгэхээр бас хариуцлагатай хэрэглэгч нартаа бас баярлалаа гэж хэлмээрээ дараагийн асуултыг асууя. За шөнийн хөнгөлөлт орохгүй байна. 419 98 38 кодтой хэрэглэгч гэсэн байна. За энэ хэрэглэгчдэр 11 сарын 22-нд бичлэлт хийгдсэн байна. За хэрэглэгчийн хувьд өдрийн болон шөнийн хэрэглээний хөнгөлөлтгээд 29464 төгрөгийн хөнгөлөлт тооцогдчихэ. За одоогоор 69159 төгрөгийн үлдэгдэлтэй байна. За хэрэглэгчдэр нийтдээ 98623 төгрөг гараад 29164 хөнгөлөгдөөд за 69159 төгрөг нь хэрэглэгч төлөхөөр гарсан байна. Энэ хэрэглэгчийн хувьд энэ сарын хэрэглээ 400 кВц-аг. За тухайн хэрэглэгчийн хувьд 10 дугаар сард 215 кВц-аг хэрэгжилжсэн байна. За энэ сарын хувьд хэрэглээ базарыг нэмэгдсэн байна. За ер нь бол манай хэрэглэгчдийн хувьд 73% нь бол хэрэглэгч хугацаанд төлбөрөө төлцдөг. Гэрээт хугацаанд төлбөр төлж байгаа. За бусад хэрэглэгчдийн хувьд харьцангуй одоо уцдуулах, мессеж илгээх энэ гэсэн асуудлууд яригддаг байгаа. За зүгээр дахиад нэг тодруулаад хэлэхэд бол манай компанийн хувьд ямар нэгэн байдлаар цахилгаан борлуулах хэрэглэгчдэд цахилгаан борлуулах тарифыг тогтоодгүй. Тэ тарифыг баталдаг. За эрчим хүчний зохицуулахороо хуулийн хүрээндээ цахилгаан борлуулах тарифыг баталж биднэрт мөрдүүлэх үүрэгтэй байдаг учраас бид нар хэрэгжүүлэх компани гэдгийг ойлгох хэрэгтэй. За үн тарифын хувьд ямар нэгэн байдлаар нэмэгдүүлж тооцох гэсэн ойлголт байхгүй. За хэрэглэгч нар за гол нь ингээд хадлага төрөөд байгаа юм дээр манай цахилгаан хэрэглэгч аппликейшнийг аягүй сайн ашиглаад сурч байгаа хэрэгтэй. За энэ дээр бол хэрэглэгчийн талаархын мэдээллүүд, хөнгөлөлт тооцсон төлбөрийн хэмжээ, за тоолрын заалт, хэрэглэгчийн тоолрын дугаар гэх мэтлэнгээр хэрэглээгээ хянаад явах өргөн боломжууд байгаа. Тийм учраас манай цахилгаан хэрэглэгч аппликейшнийг одоо өөртөө төлбөр төлдөг кодоор ороод за манайд бүртгэлтэй мессеж ирж байгаа усны дугаараараа одоо нууцлын кодоо аваад нэвтрээд мэдээлэл харж авах бүрэн боломжтой байгаа. За баярлалаа. Дараагийн асуултыг боловсролын албаны инженер Мөнх Зул танаас асууя. 11-р сарын 1-ээс 11-р сарын 23-ны хооронд шөнийн хөнгөлөлт бодогдож байна уу? Шалгуулъя. Кодоо илгээсэн байна. 587 44 кодтой хэрэглэгч. Шөнийн тарифын хөнгөлөлт бодогдсон уу гэсэн байна. 587 44 кодтой хэрэглэгч байна. За тухайн хэрэглэгчдэр шөнийн тарифын хөнгөлөлт бодогдсон байна. За шөнийн тарифын хөнгөлөлт нь нийтдээ 148 мянган төгрөг бодогдсон байна. Хэрэглэгч төлбөрөө төлсөн байна. Тэгэхээр тухайн одоо нэг бас саяны ингээд ирж байгаа асуултуудад бас ингээд нийлүүлээд нэг хэлэхэд хэрэглэгчийн нэг өдөр манайх хөнгүү байдаг. Өдөр бид нар ерөөсө тогоо эргэлдэггүй гэдэг. Нөгөө тариф гэдэг те тоолорын тариф гэдэг маань болонгод одоо өглөөний 6-аас оройн 21 цаг хүртэл өдрийн тарифт хамаарагдаад явж байгаа. Оройн 21 цагаас өглөөний 6 цаг өглөө шөнийн тарифт хамаарагдаад явж байгаа. Тэгэхээр өдөр гэдэг ойлголт маань өөрөө нөгөө бидний идэвхтэй цагийн буюу 6 цагаар ч юм уу хэмжигдээд байгаа юм биш шүү. Тэгэхээр 21 одоо магадгүй ажиллаа тараад бид нэр ингээд гэртээ очиж гэдэг юм бол 7 ч юм уу 6 7 цагийн үед гэртээ очиход одоо халаагаараа асаадаг ч юм уу. Тэр маань өөрөө өдрийн тарифт одоо тоолрын тарифт ч ороод ивж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг бас нөгөө нэг зарим нэг шөнөлг ирэхээр одоо барыг нөгөө харахуулаа шөнөлтөж байгаа юм шиг энэ өдөрт ерөөсөө бид нар цахилгаан хэрэглэхгүй байгаа гэж ингээд битсэн байна л да. Лайвын дор ганцдаг комментууд өгнө шүү. Тэгэхээр хэрэглэгч нар минь өөрөө тоолор минь өөрөө хитэн цагаас эхлээд шөнийн тарифыг тоолж эхэлж байгаа. Хитэн цагаас эхлээд өдрийн тарифыг тоолж эхэлж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр цагт одоо нэг ясны хэрвээ бид өдрийн тарифаа баг гаргая гэж бодож байгаа бол өдрийн тарифынхаа хэрэглээг нэг ясны шөнийн тариф руугаа шилжүүлэх маягаар хийх юм бол нэг ясны хэрэглэгч маань өөрөө шөнийн тарифын хөнгөлөлтөндөө өөрөө нөгөө 500 мянган киловатттай хамрагдаад бүрэн боломжтой байгаа байхгүй. Тэгэхгүй нөө 6 цагаас биш мэдээж зэрэг одоо гэртээ очиж мэдээж зэрэг халаагаараа халаахгүй байх гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр баг грац дээр нь ч юм уу те
ямар нэгэн байдлаар зохицуултыг хийгээд бас хэвшчих юм бол бид нэр энэ хөнгөлөлт нь бас хамрагдах боломж маань өөрөө мөнгөний гэснээр төлбөр баг төлөх боломж маань бол нээлттэй бүгдээр нь байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд хоногийн аль цагт хэдэн төгрөгийн тарифаар бодогдож байгаа вэ гэдэг талаарх мэдээллийг бас UBID буюу манай албан ёсны пэйж хуудас, Smizig, Togzog имэйл гэсэн сайтуудаас авах боломжтой. Тэгэхээр эндээс хэрэглээгээ хараад цахилгаан хэрэглэгч аппликейшнээр тол орохоо заалтыг хараад хэрэглээгээ тохируулаад бас явах боломжтой гэдгийг давхар тодруулъя. За дараагийн асуулт. Манайх 6 кВт-ийн халаагууртай хөнгөлөлтөд хамрагдах уу? Код 6013 397 гэсэн байна. Шөнийн одоо тарифт буюу одоо цаг тарифт гэсэн үг шүү дээ. Цаг тарифт хэрэгжилж байгаа хэрэглээ маань л өөрөө хамрагдаад явна гэсэн үг. Тэрнээс одоо хэрэглэгчийг одоо 6 байна уу 10 байна уу 20 кВт-тай бол хамруулахгүй тэрэнд хамруулна гэсэн бол тогтоос үг шүү. Тэгэхээр хэрэглэгч нар маань өөрөө цахилгаан халаагуураар хэрэгжилж байгаа бол тухайн шөнийн тарифт цагт хэрэгэлсэн хэрэглэн дээр нь энэ хөнгөлөлт маань тогтмол тооцогдоод заасан хугацаанд тогтмол тооцогдоод л явна гэсэн. За баярлалаа. Дараагийн асуултыг мэдээлэл авалгааны албаны дарга төвшин төгс танаас асууя. За тэгэхээр цахилгаан хэрэглэгч аппликейшн дээр эхний үлдэгдэл, өмнөх үлдэгдэл, одоогийн төлбөр гэсэн заалтууд яваад байна. Тэгэхээр энэ дээр тайлбар өгнө үү гэсэн байна. Энэ дээр борлуулалтын албанаас хариулт өгөх үү? Цахилгаан хэрэглэгч аппликейшн дээр өмнөх үлдэгдэл болон энэ сарын төлбөр, тэгээ төлбөр төлөх гэсэн 3 өөр заалт явж байна. Тэгэхээр энэ дээр өмнөх үлдэгдлээ төлсөн байхад дахиж харагдаад байгааг тайлбарлаж өгнө үү гэсэн байна. За цахилгаан хэрэглэгч аппликейшн дээр харуулж байгаа мэдээллийн үед бол жишээ гаргаад харуулж байгаа юм. Харуулах уу? Одоо тухайн сарын одоо энэ ажишлал 11-р сарны 11-р сар. Тэгэхээр тухайн идэвхтэй сарын мэдээллүүд харагдж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл юу гэдэг одоо энэ 11-р сар учраас мэдээлэл харуулахдаа 11-р сарын 1-ээс өнөөдрийн 11-р сарын 28-ны хоорондох мэдээллийг харуулж байгаа гэсэн. Тэгэхээр юу гэж юм тэгэхээр 11-р сарын 1 гэхэд хэрэглэгч үлдэгдэлтэй байсан бол тэр үлдэгдэл нь харагдана. За хэрэглэгчийн тухайн сарын гарсан төлбөрийн тооцоолол харагдана. За хэрэглэгчийн төлбөрийн хэмжээ харагдана. За хэрэглэгч 11 сарын 1-нд байсан төлбөрийн хэрэгцээ төлсөн байх юм бол за доор нь төлсөн түүхтэр нь харагдж байгаа тийм. Тэгэхээр зэрэг хэрэглэгч би төлбөрөө төлсөн байхад үлдэгдэлтэй харуулж байна гэж байгаа бол тухайн мэдээллийг харуулахдаа тухайн сарын 1-ээс эхэлж харуулдаг учраас хэрэглэгч нэгэнд үлдэгдэлтэй байгаа юм бол нэгний үлдэгдэл харагдж байгаа. За хэрэглэгч тухайн төлбөрийг төлсөн бол за доотлолт нь төлбөр төлсөн түүхтэр нь орж ирээд хэдэн төлсөн тэгээд харагдаад за тэгэнгүүт тухайн сард төлсөн төлбөрийн бичигдсэн төлбөрийн хэмжээ за тэндээс хөнгөлөг тооцогдсон бол тэр нь хасагдаад төлбөрийн хэмжээ харагдаа явж байгаа. За баярлалаа. Тэгэхээр энэ дээр бол хэрэглэгч нар одоо юу гэдэг би төлбөрөө төлчихэд байхад эхний үлдэгдэлтэй байна энэ гэж байгаа дээр бол үндсэн гаргаж байгаа харуулж байгаа мэдээлэл нь бид нар энэ өнөөдөр 11-р сарын идэвхтэй сар тэгэхээр нэгнээс тухайн сарын 1-ээс өнөөдрийн байгаа мэдээллийг татаж харуулж байгаа учраас энэ дээр бол төлбөр төлсөн түүх дээрээс та төлбөрөө төлцөө байхад харагдуулж байгаа нэг доороо харагдаа явж байгаа учраас энэ санаа зовх. зүгээр мэдээлэл нь харуулах зорилгоор ашиглаж байгаа гэсэн. За баярлалаа тань. Дараагийн нэг асуултыг асуугаад өнөөдрийн лайва өндөрлөө. Гэхдээ хэрэглэгчид маань лайвын доор үлдээсэн хэрвээ та яг хэрэглэгчийн кодоо үлдээгээд асуудлаа тодорхой бичсэн бол лайвын дараа танд холбогдох бүх асуултуудыг нэг бүрчлэн хариулаад заавал эргэж холбогдно. Тэгэхээр хэрэглэгчид маань асуултаа тодорхой үлдээгээд хэрэглэгчийн кодоос мөн хамтд нь үлдээгээрэй гэж сануулъя. За сүүлийн асуулт. Нэхэмжлэл энэ сард 2 удаа ирсэн байна. Яагаад таслаж ирээд байна? Хэрэглэгчийн код 20 53 157. За түрүүний миний нэг тайлбарлаад байсан. За ухаалаг тоололттой хэрэглэгчийн үед 11-р сарын 1-ний заалтыг татаж бичлэлт хийсэн байгаа тийм. Тэгэхээр 2 удаагийн бичлэлт явж байгаа. 11-р сарын 1-ний заалтаар нэг бичээд хөнгөлөгдөхгүй тэр хэрэглээ. За тухайн одоо циклийн хугацаанд буюу энэ хэрэглэгчийн үед 11-р сарын 22-ны өдөр бичлэлт хийгдсэн байна. Тэгэхээр 22-ны бичлэлтийн мессеж дараа нь яваад за эхний одоо
нэгний байдлаар бичигдсэн төлбөрийн мессеж нэг яваад за 22-ны бичлэлт хийгдсэн мессеж 2 дахь удаа явсан юм байдалтай явсан байна. За эхний 11 дугаар сарын 1-ний төлбөрийн тооцоолол нь 82715 төгрөг гараад эхний мессеж явсан. За 11 дугаар сарын 22 буюу 1-ээс 22-ны хоорондох хэрэглэн дээр 263,150 төгрөг бичигдээд 155,558 төгрөг нь хөнгөлөгдөөд за ингээд хэрэглэгч эхний төлбөрөө бидний одоо 2 дахь хүчилт хийгсийн дараа төлөөд дараа нь үлдсэн төлбөрөө өнөөдөр төлсөн байна. За хэрэглэгчийн хувьд ямар ч төлбөрийн үлдэгдэл байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас хэрэглэгчдэд зориулаад төлбөр тооцоолол болон шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг борлуулалтын албаны инженерүүд болох Мөнх Эрдэнэ Мөнхцөл за мэдээлэл авалгааны албаны дарга төвшин төгснөр хүргэлээд лайвын доор хамт байж асуудлаа бичсэн хэрэглэгчдтэй болон төлбөрөө цаг тухайд одоо төлдөг хариуцлагатай хэрэглэгч нартай бас талархлаа илэрхийлээ. Тэгээд лайвд хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хэрэглэгч та лайвын доор хэрвээ асуултаа үлдээсэн бол бид иргэн заавал холбогдох болно. Баяртай.